Сайн байна уу? Ногоон Монгол мод тарих календар хайлаас модыг хэрхэн үржүүлж ургуулах, ойжуулах тухай танилцуулгыг бэлтгэлээ. Хайлаас мод нь Монгол орны хуурай хүйтэн уур амьсгалд хамгийн сайн зохицсон навчит модын нэг юм. Энэ мод нь хурдан ургалттай, хуурайшил салхи тоосчлолтод маш төсвөртэй тул ой нөхөн сэргээлт, хот тогтжуулалт, салхины хамгаалтын зурус байгуулахад өргөн ашигладаг. Түүхэн хэрэглээ монголчууд эртнээс гэрийн мод, тэрэгний дугуй, хашаа барилгын хийцэд ашиглаж ирсэн өрнөдийн орнуудад хайлаасыг замын дагуу гудамжинд, цэцэрлэг түрээлэнд өргөн ашигладаг. Хятадд эмчилгээний зорилтоор ашигладаг юм мод юм аа. Хайлаас модны ерөнхий хэв шинж нь навчит олон наст мод. 10-аас 20 м өндөр болдог, 100 гаруй жил насалдаг, навчин жижиг зүүн хэлбэртэй үзүүр хэсэг нь шовх байдаг. Хиш шолтсон залуу мөчир нь гөлгөр хөвшрөх тусам хохорч варзгар холцтой болдог. Үр нь хаврын улирал жижиг далавчлаг үр үүсэх нь 4-5 сар цэцгэлдэг. Үрээр үржүүлэх аргачлал. Хайлаас модыг үржүүлэх 3 үндсэн арга байдаг. Үрээр үржүүлэх, үндэсний дахиагаар үржүүлэх, мөчрөөр үржүүлэх гэсэн аргууд байдаг. Үрээр үржүүлэх арга. Байгальд хамгийн их тохиолддог давуу тал нь байгальд дасан зохицох чадвар өндөр олон тооны модыг үржүүлж болно. Үрээр ургасан мод удаан ургадагч 4-5 жилийн дотор өндөр болно. Үрийг хурахдаа 5-аас 6 дугаар сард хайлаас модны жижиг далавчлаг үрийг төвж авна. Чийг бахтай газар агаараар хатгана. Нэг ёсондоо сүүдэрлэг газар хатгах нэ. Өрсөлдөх процесс. Хөрсийг бэлтгэхдээ хар шорон, хөрс, элс бордоо хольж шингэл цайтай хөрсийг бий болгоно. Үрийг суулгахдаа 1-2 см-ийн гүнж суулгана. 7-оос 10 хоног тутам тусална. 1-2 жилийн дараа үндсэн сайн тогтсны дараа байнгын ургах газар шилжүүлэн ургуулна. Дараагийн арга бол мөчрөөр өрсөлдөх арга. Олон суулгацыг үржүүлэхэд тохиромжтой, давуу тал нь түргэн хугацаанд ургуулж олон суулгац гаргах боломжтой, байгаль дасан зохицох чадвар харьцангуй бага байдаг сул талтай юм аа. Технологийн хувьд 30-аас 40 см урт мөчрийг тастаа авч доод хэсгийг нь 45 градусын хэмэд огтлоно. 3-аас 2 хоног усанд байлгаж үндэслүүлнэ. Шинэ үндэс гарсны дараагаар хөрсөн суулган, тогтмол услага, бордолгоог хийх шаардлагатай байдаг. Үндэсний нахиагаар үржүүлэх арга. Давуу тал нь амьдрах чадвар өндөр, хурдан ургалттай, сул тал нь их хэмжээний мод үржүүлэхэд хэцүү байдаг. Технологи нь үндэсний суулгац авах. Хөгшин модны үндэсээс гарсан залуу нахиаг тусгаарлана. 2-оос 30 см урт үндэстэй хашийг ухаж тусгай газар суулгана. 2 жилийн дотор шинэ үндэс тогтвол байнгын ургах газарт суулгана. Хавар намар тогтмол услах арчилгааг хавар намрын улиралд арай илүү их шаарддаг. Хайлаас модоор ойжуулалтыг харгачлал. Хайлаас модыг ойжуулахдаа дараах гол хүчин зүйлсүүдийг анхаарах шаардлагатай байдаг. Байгалийн нөхцөл, суулгацын чанар, нас, тариалтын үе шатыг төлөвлөх шаардлагатай байдаг байна. Ойжуулалт хийх газрыг бэлтгэхдээ хөрсний бэлтгэл, эсэрхэг, шаварлаг, шимт ижилтийн хөрсийг бий болгох шаардлагатай. Гүний чиг нь 60-аас 80 см байхыг анхаарах шаардлагатай. Газрыг тэгшилгээ ба бэлтгэл 10-аас 20 см-ийн гүнд хөрс хэрэгжүүлж зэрлэг ургамлыг устгах шаардлагатай. Салхины хамгаалалттай газар сонгуул зүйтэй байдаг. Суулгах гүн нь үрээр ургуулсан суулгацыг 20-аас 30 см-ийн гүнд суулгана. Үндэсний нахиагаар ургуулсан модыг 40-оос 50 см-ийн гүнд суулгуул зохимжтой байдаг. Ойжуулалтын арчилгаа. Усалгааг хавар зумын улиралд 10-аас 14 хоног тутам туслах шаардлагатай. Нэг настай суулгацыг 2-оос 3 жил тогтмол услах шаардлагатай болдог. Бордоо шимт хичээлийг бууз модны үндэсээр болон бордогоор нэмэлт бодисоор бордох шаардлагатай. Жилд 2-оос 3 удаа нэмэлт шимт хичээл өгөх шаардлагатай болдог. Хамгаалалт, хашаажуулалт хийх шаардлагатай. Мал мэрэг чамдтаас хамгаалах, өвлийн улиралд үндэсний хамгаалалтыг хийх шаардлагатай. Үндэсний хамгаалалтыг хөвд, навчаар хучих, мөн өвсөөр хучих, мөн цас мөсөөр хучиж хамгаалтыг хийж өгч болно. Хайлаас
модны Монголд хийсэн судалгаа туршилтууд. Монгол орны овоо нөхөн саргалтын судалгаа, Шинжлэх ухааны академи 2021 онд хийсэн судалгааны дүгнэлт. Хайлаас модыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хов Алтай зэрэг хуурай бүсэд өргөн тариалж байна. Хурдан ургалттай, агаарын бохирдол шүүх чадвартай тул төв суурин газарт ногоон байгууламжинд ашиглах тохиромжтой юм. Оюун бүсийн ой зөвлөлт, байгаль орчин аюул жуулчлалын яамны 2022 оны судалгаа салхинаа хамгаалах, зурвас байгуулахад хамгийн тохиромжтой модын нэг юм. Хөрсний илэгдлийг бууруулахад өндөр ач холбогдолтой мод юм гэсэн байна. За энэхүү танилцуулгыг дараах их сурвалжуудыг ашиглан бэлтгэлээ. Хайлаас мод нь Монгол орны хуурай аваар амьсгалд хамгийн сайн дасан зохицдог, ургалд хурдан, усны хэрэгцээ бага мод юм. Үрээр үндэслэр үндэсний нахиагаар мөчрөөр үржүүлэх боломжтой бөгөөд ойжуулалт, тод тогтжуулалт, салхины хамгаалалт, зурвасд өргөн ашигладаг. Арчилгааг, усалгаа бордоо хамгаалалт хорвогийг сайн хийвэл 3-5 жилийн дотор тогтвортой мод болон ургадаг ийм мод юм. Өндөр сайхан болж ургадаг ийм мод байх нэ. Хайлаас модны маань танилцуулгыг хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Бидний хуудсыг захиалах гэдэг товчон дээр дарж захиалаарай. Дагаараа. Ингэснээрээ танд дараагийн модны тухай танилцуулгыг маань ургуулах аргачлалуудыг маань хүлээж авч үзэхэд хурдан илэрцтэй байх болно. Баярлалаа.